ухуулагчид 250 мянган төгрөгийн урамшуулалтай ажиллана. Олон нийтийн анхаарлыг татаж хил ам болж батлагдсан улсын хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн шинжилсэн найруулгын төслийн зарим залтыг нь хараад мэл гайхав. Жишээ нь улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлд 37-гийн 8 дахь хэсэг болгон нэмэлтээр оруулсан хэсэгт ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн үнэсний 50%-аас хэтрэхгүй байна гэжээ. Улсын хурлын сонгуулийн хуульд сонгуулийн сурталчилгааны хугацааг заахтаа нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн гэсэн. Өмнөх сонгуулийн сурталчилгааны хугацаа 14-өөс 16 хоног байсан. Гэхдээ эрх баригчид 2024 оны сонгуулийн хугацааг үүнээс богино болгох биз. Энэ тухай хуульд тодорхой заагаагүй. Харин хэдэн ч хоног сурталчилгаа явдаг байсан сонгогчдод шууд хурц ажилдаг сурталчилгааны материалыг тараадаг ухуулагчийн урамшууллыг хөдөлмөрийн өсний доод хэмжээний 50%-аас хэтрүүлэхгүй гэдэг нь үндсэндээ тэдэнд 270 орчим мянган төгрөгийн урамшуулал өгнө гэсэн үг. Давхаага эргэтэл сурталчилгаанд явдаг ухуулагчид 10 хоног ажиллаа гэхэд өдрийн 27 мянган төгрөгийн урамшуулал авах ёстой болж байна. Ийм хэмжээний урамшууллаар хүн ажиллана гэдэг хэцүү. Харин аймаг сум дүүрэг хорооны ажилтнууд, хэсгийн байцаагчид, дарга нарын цүнх баригчид л ийм урамшууллаар ажиллах биз. Товчхондоо эрх баригчид ухуулагч нараар өөрсдөд нь зүтгэх, ажил амьдралаасаа салахгүйг бодох хүмүүсээр тойрон хүрээлүүлнэ гэсэн үг. Өөр намын болон бие даа нэр дэвшигчид ухуулагч ажилуулахдаа энэ хэмжээний урамшууллаас илүү өгөх эрхгүй. Хэрэг өгчихвэл хариуцлага яригдах учраас нэг бол тэдний төлөө ухуулагчаар ажиллах хүн олдохгүй, нөгөө бол урваач шарваачд очиж тэднийг худалдана. Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлийн ганцхан заалтыг харахад л эрх баригчид өөрсдөө давуу талтай байж болох заалтыг оруулсан нь харагдаж байна.